Гадаад харилцааны яам энэ 7 хоногт товчтой нэвтрүүлэг эхэлж байна. За гадаад харилцааны яамны эрхэм зорилго нь Монгол улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний хөгжил таатай гадаад орчныг бүрдүүлэх явдал гэдэг. За энэ хүрээнд гадаад харилцааны яам гадаад улс орнууд олон улсын байгууллагатай хоёр болон олон талт харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө зорж ажилладаг юм а. За өнгөрсөн 7 хоногт гадаад харилцааны яамны удирдлага манай улсын 3 дахь хөршүүдтэй тогтоосон харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн олон чухал уулзалт арга хэмжээнд оролцлоо. Монгол улс энхийг эрхэмсэн нээлттэй бие даасан олон тулгуурт гадаад бодлого явуулна гэж Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд заасан бөгөөд Монгол улсын идэвхтэй олон талт гадаад харилцаа гадаад улс орнуудад хийж хэрэгжүүлж байгаа уулзалт арга хэмжээгээр илэрч байдаг юм а. За өнгөрч байгаа 7 хоногт гадаад харилцааны сайд, гадаад харилцааны дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарын оролцсон уулзалт арга хэмжээний мэдээллийг одоо үзүүлье. Дэлхийн эдийн засгийн ээлжид 52 дугаар чуулга уулзалтанд гадаад харилцааны сайд Баццэцэг оролцлоо. За энэхүү уулзалт 2021-2022 онуудад удаадараа хойшлоод байсан бол за энэ удаа 5 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Швейцарын холбооны улсын Давос хотноо болсон юм а. За энэхүү уулзалтанд төр засгийн тэргүүний түвшинд 30 гаруй улс орон, за харин засгийн газрын түвшинд 300 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд тэд дэлхийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх байр суурь илэрхийлсэн юм а. За энэхүү уулзалтанд гадаад харилцааны сайд Баццэцэг оролцож хөрөнгө оруулагч нарт таатай нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаарх мэдээллийг өгсөн юм а. Хөрөнгө оруулахад улс төрийн тогтвортой байдал ерөөсөн хамгийн чухал. За урт хугацааны найдвартай юм хамтын ажиллагааг хөрөнгө оруулагчид аливаа улс орондоо тогтоохыг чухалчилдаг. Тийм учраас Монгол улсын засгийн газар одоо улс төрийн хувьд бол нэлээд тогтвортой байх нь бол хөрөнгө оруулалт татах нэг арга. За Монгол улсын засгийн газар энэ гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэх чиглэлээр бас онцгой анхаарч сүүлийн үед одоо хийгдэж байгаа ажлуудын талаар ярьсан байгаа. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд гадаад харилцааны сайд Баццэцэг за бусад улсын засгийн газрын болон олон улсын байгууллагуудын төлөөлөлтөд хоёр талын уулзалтуудыг хийсэн юм а. За тодруулбал бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгчийн тусгай альж, Катар улсын ерөнхий сайдын орлогч бөгөөд гадаад хэргийн сайд, Сауди Арабийн гадаад хэргийн сайд, Финляндийн гадаад хэргийн сайд, Япон улсын олон улсын хамтын ажиллагааны агентлагийн ерөнхийлөгч, олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал, дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирал болон нээлттэй засаглалын түвшлийн төлөө байгууллагын ерөнхий захиралтай уулзаж хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм а. Гадаад харилцааны сайд Баццэцэг бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгчийн тусгай альж На Гён нар за хоёр талын харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцсноос гадна Монгол иргэдэд визийн хөнгөлөлт үзүүлэх, тухайлбал эмчилгээний зорилгоор зорчих, манай иргэдийг визийн нөхцлөөс чөлөөлөх, цаашид харилцан визгүй зорчих чиглэлд анхаарал тавихыг хүссэн байна. Японы олон улсын хамтын ажиллагааны агентлагийн ерөнхийлөгч Акихико Танакатай тус улсын гадаад хэргийн сайд Хаяшигийн Монгол улсад хийсэн айлчлалын дүнгийн талаар ярилцахын зэрэгцээ Монгол улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн Жакагийн төслүүд тэр дундаа хөшгтийн хөндийн шинэ нисэх буудлын бүтээн байгуулалт дээр үргэлжлүүлэн хамтран ажиллах асуудлаар санал солилцсон байна. За харин олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал Памела Коук Хамилтонтой уулзсан уулзалтын үеэр за хоёр талын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд 2023 онд Монгол улсад дэлхийн экспортыг дэмжих форумыг зохион байгуулгаар тохиролцсон юм а. Энэхүү форум нь Монгол улсын засгийн газрын Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан эдийн засгийг төрөлжүүлэх, ногоон эдийн засаг шилжих явцад хөдөө аж ахуйг доктортой хөгжүүлж, байгаль орчныг хамгаалах зэрэг олон гол зорилттой нийцэж байгаа бөгөөд уг форумыг зохион байгуулснаар Монгол улсын эдийн засгийн хөгжил, экспортын чадварыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой гэж харж байгаа юм а. За энэ форумд мэдээж гадаад дотоодын одоо бизнесийн олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон. За энэ үеэр сэдвчилсэн одоо хилцүүлгүүдийг зохион байгуулсан. За бизнес эрхлэгчдийн хооронд одоо холбоо тогтоох боломж, за бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, залуучууд хэвлэл мэдээллийн төлөв зориулсан юм сургалтуудыг зохион байгуулахаар бол ярьж байгаа. Тэгээд бид хоёр бол энэ форумыг үр ашигтайгаас гадна нийлээд юм прагматик байдлаар зохион байгуулах нь хэцүү юм байна гэж ярьсан байгаа. Тэгээ энэ форумыг одоо зохион байгуулсны үр дүнд манай органик хүнсний үйлдвэрлэл нэмэгдэж, за аялал жуулчлалын төрөл олшорч, за ногоон эдийн засаг, худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, жижиг дунд аж ахуйн нэгжүүд, за тэр дундаа эмэгтэйчүүд, за залууст бизнесийн өргөн боломж одоо нэгдэж түр хувийн хвшлийн одоо түншлэг бэхжин гэсэн ийм
өөдрөг хүлээлт байгаа. Шведийн хаант улсын парламентын тэргүүн дэд дарга манай улсад 5 дугаар сарын 21-ээс 25-ны өдрүүдэд альчиллаа. Энэхүү альчлалын хүрээнд гадаад харилцааны дэд сайд мөнхчин Шведийн хаант улсын парламентын тэргүүн дэд дарга Åsa Lindestamтай 5 дугаар сарын 23-ны өдөр уулзсан юм а. Уулзалтын үеэр Монгол-Шведийн харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцсон юм а. Тухайлх юм бол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн огцсон соёл сурталчилгааны арга хэмжээ зохион байгуулах, өндөр дээд түвшний айлчлал хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хөндөж ярьсан байна. Дээрх айлчлал нь Шведийн парламентын удирдлагын түвшинд манай улсад хийж байгаа анхны айлчлал бөгөөд хоёр талын харилцаа хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал байсан юм а. Өнгөрч байгаа 7 хоногт Монгол Хятадын хөлийн бомбуудын ачаа тээврийн хөдөлгөөн сэргэлээ. За өнгөрч байгаа 1 жилийн хугацаанд цар тахлын улмаас уул уурхайн бус бүтээгдэхүүний бүгд найрамд Хятад ард улсад хийх экспорт зогсоод байсан мөлий. За тэгвэл Монгол улсаас бүгд найрамд Хятад ард улсад экспортлдог уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг сэргээх, тээвэрлэлтийг эхлүүлэх талаар дипломат чугамар бүх түвшинд ярилцаж, харилцан ажилласны дүнд замын үед ирээний авто замын бомтоор 5 дугаар сарын 18-ны өдрөөс Чингэлэг тээврийн гормоор ноос, арьс шир, самар, эмийн ургамал, хөнгөн цагаан зэрэг бараа бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг эхлүүлсэн бол 5 дугаар сарын 20-ны өдрөөс задгаа вагоноор эрчим хүчний нүүрс, тонны савлгаатай үр тарианы импорт, экспортын тээвэрлэлтийг сэргийлээ. За түүнчлэн цар тахлын улмаас 7 сар гарын хугацаанд ажиллаагүй байсан Шивэ хүрэн Сэхэ бонд 5 дугаар сарын 25-ны өдрөөс хэвийн ажиллаж эхэллээ. Шивэ өрн бондын нэвтрэх чадрыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминал энэ оны 9-р сард ашиглалтанд орохоор байгаа юм. За мөн тус бомбуудад анхудаа жолоочгүй ухаалаг автомашинаар тээвэрлэлт хийх бүтээн байгуулалтын ажил эхлээд байна. Монгол улсын гадаад харилцааны яам, Израиль улсын гадаад хэргийн яам хоорондын 6 дугаар улс төрийн зөвлөлдөх уулзалт 5 дугаар сарын 25-ны өдөр Ерөөсөлийн хотноо оллоо. За энэхүү уулзалтыг Монголын талаас гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга анх баяр, Израилийн талаас гадаад хэргийн яамны Аз намхан далайн орнуудын газрын ерөнхий захирлын орлогч Рафаэл Харфас нар тэргүүлсэн юм а. Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд Монгол Израилийн улс төр эдийн засаг худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар санал солилцож, хоёр улсын худалдаа эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхийн төлөө байгаагаа наталсан байна. Энэ хүрээнд талууд хоёр талын хамтын ажиллагааг инновац, кибер аюулгүй байдал, боловсрал, соёл, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломж бололцооны талаар ярилцсан. За түүнчлэн нэгдсэн үндэсний байгууллага болон олон улс бүс нутгийн бусад байгууллагын хүрээндх хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ олон улсад өрнөж байгаа цаг үеийн болон харилцан сонирхсан бусад асуудлаар санал солилцжээ. Монгол-Израилийн гадаад харилцааны яамд хоорондын ээлжид зөвлөлдөх уулзалтын үеэр соёл шинжилгээ ухаан, спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын засгийн газар, Израиль Улсын засгийн газар хоорондын 2022-оос 2025 оны хөтөлбөр болон кибер аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын захим хөгжил, харилцаа холбооны яам болон Израиль Улсын үндэсний удирдах газар хоорондын харилцан ойлголцлын санамж жижигт гар үсэг зурсан юм а. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэр бүм мод үндэсний хөдөлгөөн өрнөж байгаа энэ цаг үед нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 15 дугаар бага хуралд засгийн газрын төлөөлөл оролцлоо. Энэхүү конвенцэд нэгдсэн улсуудын засгийн газрын төлөөлөгчид цөлжилт, засгийн газрын дорой талтай тэмцэх чиглэлд Монгол Улсын оруулж байгаа хувь нэмрийг сайшаан дэмжиж, байгаль орчны асуудлаар олон талд хамтын ажиллагааны хүрээнд санаачлагтай ажиллаж байгааг бага хурлын үеэр онцолсон байна. Талуудын бага хурлын бүгд хуралдаанаар 38 шийдвэрийн төсөл хэлэлцсэний дотор конвенцийн талуудын 16 дугаар бага хурлыг Саудын Араб улсад, 17 дугаар бага хурлыг Монгол улсад тус зохион байгуулах тухай шийдвэрийн төслийг гишүүн улсаас санал нэгтээ баталсан байна. Бүгд найрамд очих улсын гадаад хэргийн сайд Ян Липавский 5 дугаар сарын 24-ний өдөр элчин сайд ганц бүхийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр элчин сайд ганц бүх гадаад хэргийн сайд Липавскийг Монгол улсад айлчлах урилгатайг нь дахин нотолж, хоёр оны найрсаг харилцаа хамтын ажиллагааг бүхий салбарт гүнзгийрүүлэх, за тэр дундаа эдийн засгийн агуулгаар баяжуулахын төлөө ажиллагаа илэрхийлсэн байна. Мөн хоёр орны харилцаанд иргэд хоорондын харилцаа чухлыг онцлоод Чехэд албан ёсоор оршин сууж байгаа манай иргэдийн үр хүүхдүүд нь ирээдүйд харилцааны гүүр болно. Мөн хоёр орны харилцаанд иргэд хоорондын харилцаа чухлыг онцолсон байна. За Чех улсад манай улсын 11,000 гаруй иргэн албан ёсны зөвшөөрлөдөө ажиллаж амьдарч байна. Гадаад харилцааны яамнаас нэгдсэн үндэсний байгууллагын худалдаа хөгжлийн бага хуралтай хамтран Монгол улсын дамжин өнгөрөх тээврийн ирээдүй, сорилт ба боломж сэдвт захим семинарыг 5 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Тус семинар нь Нэгдсэн үндэсний байгууллагын худалдаа хөгжлийн баг хурлаас холбооны бүгд найрамдах Герман улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа Монгол улсын худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны чадхыг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол улсын худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны гишүүд гадаад худалдаанд оролцогч төрийн болон төрийн бас байгууллагын 50 гаруй төлөөлөгч оролцсон байна. Семинарын хүрээнд далаад гарцгүй хөгжиж байгаа орны хувьд Монгол улсын дамжин өнгөрөх тээврийн тулгымцсан асуудлууд, боломжит шийдлүүдийн талаар хэлэлцүүлэг хийсэн байна. Өнгөрч байгаа 7 хоногт гадаад харилцааны яамд болсон онцлог үйл явдлын мэдээллийг гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч танд хүргэлээ. За эх 7 хоногийн таны ажил үст өндөр амжилт хүсье.